За БВ гээгүүлэгчийг ялган бичих дүрм. За бас тогтворгүй энийг бичих тохиолдлыг ярилцгаая. За Б гээгүүлэгчийг бичихтэй энд харагдаж байгаа энэ тулгуур дохиогоор нүдлэн тогтоочхол их амархан байдаг. Номловын дараа Б бичнэ гэж ойлгоно. За тэгэхээр үгийн дунд байгаа энэ им ил вэ үсгийн дараа Б гээгүүлэгчийг бичдэг. За жишээ өгнүүдэд харах юм бол бамбар им гээгүүлэгчийн дараа Б гээгүүлэгч бичигдсэн байна. Домб толб ил гээгүүлэгчийн хойноос Б гээгүүлэгч бичигдсэн байна. Нийлбэл илийн хойноос Б гээгүүлэгчийг бичнэ. За энэ нийлбэл гэдэг үгэн дээр нийлвэл гэдэг ингээд дуудлагаараа ч юм уу сонсголоор бичдэг. А яг дүрмэндээ болвол Б-г бичих ёстой. Ил гээгүүлэгчийн хойноос Б гээгүүлэгчийг бичнэ. Нийлбэл гэж бичдэг байна. За бас энэ БВ-гийн дүрм нь асуун чимээх утгатай БВ үгэн дээр их энэ дүрмээ ашиглана. За тэгэхээр хэн Б энд энэ гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр Б-г залгаж бичсэн. Энэ Б гэсэн асуултаа бичсэн байна гэсэн. За хүүхдүүд ихэвчлэн одоо хэн вэ? Хэд Б? Ямар вэ гэх мэт ингээд хандуурч бичээд байдаг тохиолдлууд байдаг. Тэгэхээр яг энэ асуун чимээх утгатай БВ үгсийг бичихтэй БВ-гийнхаа дүрмийг баримтлаад бичих юм бол алдахгүй ойлгомжтой байна л гэсэн. За өөрчилбөл, нэмбэл, салбал гэдэг энд бал бэл, вал вэл дагавар нөхцөлийг залгахдаа бас энэ БВ дүрмээ баримтлаад бичнэ. За В үсгийг бичихтэй одоо номловоос бусад гээгүүлэгч, номловт орсон энэ им ил В гэсэн дөрвөн гээгүүлэгчээс бусад гээгүүлэгчийн хойноос В-г залгана. Бас эгшгийн дараа В гээгүүлэгчийг бичдэг. За жишээнүүдээс харъя. Харвал эр гээгүүлэгчийн дараа В гээгүүлэгч бичигдэнэ. Харав эгшгийн хойноос В гээгүүлэгч байна. Туувар эгшгийн хойноос В гээгүүлэгч. Энд бас эгшгийн хойноос В гээгүүлэгч орсон. За нөгөө асуун чимээх утгатай БВ үгэнд бас энэ хүү дүрм хамаарна гэж хэлсэн. Тэгэхээр яах вэ? Номловоос бусад гээгүүлэгч байна тийм. Номловоос бусад гээгүүлэгч хойноос В-г залгана. Яах вэ гэд В асуултаа залгана. Хэний хүү вэ? Эгшгийн хойноос В-г залгана. Хэд вэ? Ямар вэ гэх мэтээр ингэж залгана. Хэний хүү бэ? Яах бэ гэж бичихгүй наах нь шүү дээ тийм. За мөн В үсгийг бичихтэй зөөлрсөн номлов буюу зөөлрсөн ин ил им В гээгүүлэгчээр төгссөн үгэнд вал нөхцөлийг залгаж бичнэ. За тэгэхээр зөөлрсөн тань гэж зөөлрсөн энэ гээгүүлэгч байна. Энэ дээр валыг залгаж таньвал. За энэ нь өөрөөр хэлбэл энэ гээгүүлэгчийг зөөлрүүлж байгаа зүйлний тэмдэг нь и болж өөрчлөгдөөд энд и дээр В-г шууд залгана. Эгшиг дээр эгшгийн дараа В-г бичнэ гэсэн дүрмээрээ бичиж байгаа гэж ойлгож бас болно. За соль гэж зүйлний тэмдгээр төгссөн зөөлрсөн ил гээгүүлэгч байна. Тэгэхээр сольвол гэд В-г залгасан байна. Энд и эгшгийн хойноос В-г залгана гэсэн дүрм. Энэ дээрхийн дүрмээ дагж бичиж байгаа гэж тайлбарлаж болно. За дараа нь тогтворгүй энийг бичих тухай ярилцъя. За зарим тохиолдолд бүх үгэн дээр биш зарим үгэн дээр тогтворгүй энийг бичих тохиолдол байгаа. За нэрийн тий ялгалын одоо энэ хариалгын тий ялгалын энэ нөхцөл байна тийм ээ. И өгөхөршхийн дээтэй гарахын нөхцлүүд байна. Аас, эс, оос гэх зэрэг ийм залгууруудыг нэр үгэнд залгахад зарим тохиолдолд тогтворгүй энэ үсэг гаргаж ирээд бичдэг, жиргэлж бичдэг. Тэгэхээр энэ зарим үгэн дээр бичигддэг, зарим үгэн дээр бичигддэггүй учраас тогтворгүй энэ гэж хэлж байгаа тогтворгүй. За жишээлбэл энэ мод гэсэн үгэн дээр хариалгын тий ялгалын нөхцөлийг залгахдаа
залгалаа. Тэгэхээр модны гэж тогтворгүй энэ гарч ирж бичигдэнэ. Энд хариалгын Т ялгалын И нөхцөлийг залгасан. Харин модны гэсэн нөхцөл бол байхгүй. Энэ тогтворгүй энэ гарч ирж жиргэлэгдэж бичигдсэн гэсэн үг. За морь дээр бас морь гэсэн үгэн дээр хариалгын Т ялгалыг ийг залгах гэд морины тогтворгүй энэ жиргэлэгдсэн байна. Мориноос моринд мордох. Моринд мордох өгөх оршихын моринд мордох, мориноос унах, морины имэд гэх мэт энэ тогтворгүй энэ жиргэлэгдэх үг юм байна те. Модноос модонд модны гэх мэт тогтворгүй энэ жиргэлэгдэх үгнүүд ийм үгнүүд байдаг байна. Харин эсрэгээр зарим үгэн дээр тогтворгүй энийг жиргэлэхгүй. Жишээлбэл амжилтаас гэдэг амжилт гэсэн үгэн дээр тогтворгүй энэ жиргэлэгдэх шаардлагагүй. Тэгэхээр амжилтанд гэж бичигдсэн харагдаж байдаг. Тэгэхээр амжилтанд гэж бичих шаардлагагүй. Энд бол амжилтад гэж бичиж болно. Сургалтад мөн адил би сургалтад хамрагдсан гэж бичин дэрнээсээ сургалтанд гэж бичих ер нь шаардлага байхгүй л гэсэн сургалтад сургалтын за ном зуух номын сан номноос гэж бичих шаардлагагүй номоос гэж бичиж болно гэв. Тэгэхээр энд ерөөсөө үгээ хэлж үзээд хэлэгдэх, бичигдэх хэлэгдэх, уншигдах байдлаа бас ажиглаж агаад тогтворгүй энийг жиргэлэх үү, жиргэлэхгүй юу гэдгийг бас шийдэх нэ. За бид нэр модын гэж ярьдаггүй те. Одоо морин гэж ярихгүй, морины гэж хэлнэ. Мориос гэж хэлж болохгүй те. Бидний ярианы хэллэг, бичгийн хэллэгэнд тэгж байхгүй учраас бид нэр мориноос гэд тогтворгүй энийг гаргаж жиргэлэх шаардлагатай, нэн шаардлагатайгаа учраас бичиж байна. За тэгэхээр тогтворгүй ийм тохиолдолд гарч ирнэ. За бас зарим тохиолдолд г гээгүүлэгч бас гарч ирдэг. Жишээлбэл өвөөгийн, эмээгийн гэх мэт өвөө эмээ гэсэн ихшгэр төсөө үгэн дээр урт гişгэр эхэлсэн залуугаар залгагдахад тэнд г гээгүүлэгч гарч ирж бичигдэх тохиолдлууд бас байдаг. Түүнийг анзаарч байх хэрэгтэй. За энэ дүрмүүдэд давтан үзээ дараах дасгалуудыг хийж үзээрэй. БВ үсгийг ялган бичих дүрм мөн адил 4 5 дугаар ангийн сурах хүч буюу 4 5 дугаар ангийн монгол хэлний агуулгад байгаа учраас номноос дасгал авч орууллаа.